Ховд аймгийн хэмжээнд залуучуудын идэх оролцоо харьцангуй сайн байгаа тухай таатай мэдээг орон нутгаас ирүүллээ. Эх орныхоо тусгаар тогтнол өр хүүхдүүдийнхээ ирээдүйн төлөө сонгуульд идэвхтэй оролцож саналаа өгөх нь чухал гэдгийг залуучуудын төлөөлөл уриалж байна. За би 4-5 дахь удаа хэсгийн хороо ахалж одоо сонгуулийн үйл ажиллагаанд оролцож байна. За өмнө нь бол залуучуудын идэх оролцоо ер нь бас бага байдаг гэсэн шүү. Энэ жилийн хувьд бол харьцангуй арай илүү идэвхтэй байна гэж харагдаж байна. Өмнөх сонгуудад ахмад настангууд маань идэвхтэй байдаг байсан бол өнөөдрийн байдлаар харахад 90 насны хувьд тэгш оролцоотой байна гэж үзэж байна. Залуучууд маш их идэвхтэй оролцож байна. Тэдвэрт их баярлж байна. Залуучууд л идэвхтэй оролцоод байгаа бол та бид нар бас тэртээ тэрнгөө өвдгөөс цааш. Эх орныхоо ирээдүйг удаа залуучууд аягүй идэвхтэй оролцож байгаа гэж ойлгож байна. Тэгээ би одоо ингээд хоёр дахь удаага эргэн үеийнхээ хувьд ингээд саналаа өгч байна. Сонгуульд залуучуудын оролцоог үл мэдээж асар том ач холбогдолтой. Өөрсдийнхөө одоо ирээдүйн амьдралын төлөө энэ хүү сонголтыг маш зөв тэгээд маш сайн бодож тугаас эцэд хийх ёстой. Тэгээд цаашлаад манай үр хүүхэд тэрний хүүхд гээд ингээд угаас явах учраас залуучууд бид одоо энэ хүү сонголтоо маш зөвөр хийх ёстой гэж миний хувьд одоо үзэж байгаа. Бид нар урд нь сонгуул дээр нэг ач холбогдол өгдөг байсан. Би ч миний хувьдлаас өгдөг байсан. Одоо болохоор бид нар сонгуулиа өгжөөж зөв хүнийг сонгох юм байна. Тэгээ урд нь болохоор ч зөвхөн нам гэгээл мөнгө тараасан хүнлүүлж өгдөг байсан гэж би хардаг байсан.